Бүгдд минь өдрийн мэнд. Та бүхэн 2007 оны аваргыг амжилуулсан нь буюу Resurrecting the Champ киноны товчлыг сонсох гэж байна. Энэхүү киног бодит явдлаас сэдвлэн бүтээжээ. Эрик бол спортын сонинд ажилладаг залуу сэтгүүлч. Тэрээр ажилдаа дуртай, маш их хүсэл тэмүүлэлтэйгээр ажилдаг нэгэн. Киноны 2 дахь гол дүр болох авраг хочид орон гэргүй эрг гудамжинд амьдрна. Түүнд ийм хоч өгсөн нь учиртай. Энэхүү тэнүүлж ирэг Боб Саттерфилд гэдэг бөгөөд тэрээр цагтаа боксийн дэлхийн чансааны 3 дуурт бичигддэг байжээ. Гурван залуу Боб руу очиж юу ч чаддгийг харуулахыг шаардаж өдөж хоргоно. Гэтэл тэнүүлж ирийн дагц руу цохиж газарт унгаах хүртэл бүгд энэлдэж хөөрөлдөж байв. Өөдгөө гарууд орон гэргүй эрэг өргөжүүлэн доромжилж харин авраг хариу зохих үед тэд зүгээр л гарыг нь мошигчв. Эрик хажуугаар нь өнгөрч яваад залуусыг болооч хөөж явууллаа. Эрик Бобыг чи зүгээр үг гэхэд тийм залуустаа жаахан зугаацлаа гэж хариулсан юм. Сэтгүүлч залуу Бобын сэтгэлийг засахын тулд баг зэрэг мөнгө өгөв. Өглөөний сэтгүүлч залуу өөрийнх нь нийтлэлийг хэвлээгүй босхийг олж мэдлээ. Уг нийтлэл нь яг л тулаан шиг маш сайн нийтлэл байсан юмсан ч. Дарагт нь Эрикийн бичвэрийн хэв маяг хангалттай чанартай биш байгаа нь таалагдсаггүй гэж хэллээ. Дарга нь ийм хандлагатай байгаад Эрик өрсөлдөгч компани руугаа шилжих талаар бодож эхлэв. Түүгээрч барахгүй тэнд нь түүний эхнэр Жойс ажилдаг байлаа. Эрикийн аав алдартай тайлбарлагч байсан тул түүнд тавих шаардлага бусдаас өндөр байв. Тэрээр өөр нэгэн редактортай уулзаж хогийн цэг дээр амьдардаг өөрийгөө авраг гэж нэрлэдэг өвгөний тухай бичиг санал тавив. Нөгөө редактор нь тэр боксчныг хэн гэдэг юм гэхэд Саттерфилд гэж залууг хариулахад хөөх Боб Саттерфилд үү чи итгэлтэй байна уу гэж лавсаж асуув. Редактор Уитли Саттерфилдийг аль хэдийн нас барсан гэж бодож байсан гэжээ. Тэр маш сайн боксч байсан бөгөөд редактор түүний хувь заяаг ихэд сонирхож эхлэв. Эрик туслах позигоос тусламж хүсэж өнөөх нь түүнд материал цуглаж өгөхөр болов. Ажлынхаа дараа Эрик одоо хаяахан л уулздаг болсон хүүтэйгээ уулзахаар явлаа. Орой хоолны үеэр хүү нааваас илүү их мөнгө олох эсхийг нь асуув. Аргагүй л Америк хүүхдчүүдээ. Ааврын асуултанд хариулахгүй аргалаад өнгөрсөн ч үнэн хэрэгтээ дараагийн нийтлэлээс нь их зүйл шалтгаална. Харин үүнийг бичихийн тулд Эрик хогийн цэг рүү явах хэрэгтэй байлаа. Сэтгүүлчийг очиход Боб яг хогийн савны ард шээж байгаа нь таарав. Залуу түүнээс чи авраг үсттэй чиний овог Саттерфилд үг гэхэд тийм ээ би Боб Саттерфилд байна. Би дэлхийд 3 дугаарт ордог байсан гэж өвгөн хариуллаа. Аврах гинэт өнгөрсөн шөнө энэ залуу өвөвтөнд хэрхэн туссныг санав. Эрик үгнийг шар аргаар дайлж өөрийнхөө түүхийг дэлхийн нийтэд ярьж өгөхийг санал болгосон юм. Учир нь авраг тааралцсан хүн бүрт өөрийгөө Боб Саттерфилд дэлхийд 3-т ордог байсан гэдгээ ярьж явдаг шүү дээ. Эрик түүнд хуучин өдрүүдэд дуурсаж боксийн тэмцээнийг нэгдүгээр игнээс үзхийг санал болгов. Аврагт энэ тоглолтын Мексик залуу фаворит байсан хэдий ч цагаан залуу түүнийг унгаах болно гэж өөртөө итгэлтэйгээр мэдэгдэв. Дараагийн үед яг л түүний хийснээр болсон юм. Боб маш дурсгалтай боксчин тул Эрикийн анзаараагүй зүйлийг хэлбахан олж хардаг байлаа. Авраг дахин 5 шил шар яриг ууж дуусгаад амьдралынхаа тухай ярихыг зөвшөөрөв. Олон шүтэн бишрэгчд нь түүнийг аль хэдийн нас барсан гэж боддог байлаа. 1954 он тэрээр агуу Рокки Марчианотой тулсдаж байжээ. Тэр үед тэрээр Италиэр Марчианогийн хамрыг хугалсан байна. Үүнээс болж Марчиано үлжандрлынхаа туршид хамраас нь цус гоожих өвчнөр шансааж. Гэстэ буцаж ирээд Эрик өчигдрийн тулааны тухай нийтлэл бичиж эхлэв. Ингэхдээ тэрээр тэнүүлч ирийн тайлбарыг ашиглажээ. Энэ материал маш сайн болсон тул бараг нь хүртэл Эрикийг магтав. Өглөөний сэтгүүлч орон гэргүй эрд тэдний хамтарсан нийтлэлийг үзүүллээ. Тэр Эрикийг хоолны газарт хамт хоолсохыг санал болгов. Хоол идэх зураа Боб хэрхэн аврагын хэрэгэм авах боломжоо алдснаа дурсан ярьлаа. Хэрвээ тэр 56-онд ялагдаагүй байсан бол чансааны 1-р байранд орох гэжээ. Энэ ялагдал ер нь бол аврагыг мохоосон байна. Тэрээр гэр бүлээ орхиж морины зүвчээнд ажиллахаар болжээ. Гэвч зүвчээний эзэн түүнийг хэн болохыг мэдээд хөөж бус тозаанд оролцуулж эхэлсэн байна. Тэр үед Боб бараг өдөр бүр тозоолдож бүх өрсөлдөгчөө ялж байв. Гэвч нэг өдөр тэрээр ядарч туйлдсан байхад нэгэн биерхүүр түүнийд яг л бэлтгэлийн мишок шиг балгавчээ. Нүд рүү маш өвчтэй зогсон тул аврагын хараа ноцтой гэмтсэн байна. Үүний дараа тэрээр дахин тозоолдож чадхаа болсон бөгөөд өөдгөө зохион байгуулагч хамаг мөнгийг нь хамаад зогтжээ. Ингээд л би энд игсэн юм да гэж авраг яриагаа дуусгав. Авраг гудамжинд амьдраад аль хэдийн 40 жил болжээ. Энэ бүх хугацаанд тэр хүүтэйгээ ганц ч удаа уулзаагүй гин. Энэ үед Поли Боб Саттерфилдийн тулааны хуурцгийг олж чадсан байв. Бичлэг дээрх боксчны нуруунд дээр аврагынхтай яг ижил сориг байлаа. Авраг түүнд өмнө нь сорвоо үзүүлж байсан юм.
Өглөөний залуу боксчонтой уулзсаар ирэхэд Боббигийн толгойг хагалсан байв. Нөгөө залуус түүнийг дахиад л зоджээ. Харин одоо тэр нэг шил шар аригны төлөө дэлгүүрийн гадах гудамжийг шүүрдэж байна. Эрик найзынхаа сэтгэлийг сэргийхээр шийдэж түүний тусааны бэлтгийг тавьж өгөв. Авраг тэрхүү тусаанаа маш сайн санаж байсан бөгөөд өөрийнхөө залуу үеийг хараад нулимс туслуулв. Хүмүүс энэ залуу одоо энэ өвгүй мүү гэх үед Боб сандарч ичээд гудамж руу гүйж гарав. Тэр Эрикт маш их талархаж байгаач үүгээр энэ бүхнээ дуусгахыг хүссэн байна. Гэхдээ сэтгүүлч нийтлэлээ хараахан дуусгаагүй байлаа. Үүний дараа өвгөн хүүгээ дурсав. Бага Боб бүх хүнд аавыгаа нас барсан гэж ярьдаг байв. Энэ нь ч магадгүй шодрог үз. Учир нь авраг хүүгээ 6 настай байхад нь гэр бүлээ хаяад явсан шүү дээ. Эрик харин өөрийн 6 настай хүүгээ энэ сонирхолтой хүнтэй танилцуулав. Авраг ярагдчихгүй Рокки Мачинотой хэрхэн тозолдож байснаа дахин ярьж бас өөрсгөө биеийн галбараа хэрхэн сайн хадгалах талаар хэд хэдэн зөвлөгөө өглөө. Хүүд тэнүүчээр таалагцсан ч түүний гудамжинд амьдрдаг нь таалагдсангүй. Харин Полли аврагын цорын ганц цусан төрж босох хүү Баг Саттерфилдийг олжээ. Сэтгүүлч Боббийн хүү рүү хэдэн асуулт асуухаар шууд залгав. Гэвч өнөөх нь аавынхын тухай ярих гэж зархсыг нь мэдээд уурлаад уцаа тасалж өглөө. Яг энэ үед Эрик рүү сони захирал залглаа. Тэр Боб Саттерфилдийг 20 жилийн өмнө нас барсан гэж дуусан боловч залуу сэтгүүлч түүнтэй өглөө бүр ярилцдаг болохыг мэдээд гайхжээ. Ийм онцгой материалын төлөөд тэрээр сонныхоо нүүр хуудсыг тэрж байтугай хавцаа хүртэл энэ нийтлэлд гаргаж өгөхөд бэлэн байв. Эрик аврагад гинтийн бэлэг барихыг хүсэж түүний өршлөгчдийн нэг болох галзуу буух Джейк Ламота руу залгав. Боб утсыг наваад Джейк би энд байна гэхэд нөгөөх нь чөтгөр ав гэж Боб би чамайг өгчгсэл гэж бодсон шүү гэж хариулсан юм. Ламота хуучин андан гудамжинд амьдарч байгааг мэдээд сэтгэлээр өнөв. Тэгтэл хүмүүсийн бодож байсан шиг үхээгүй нь яамаа да. Эцэст нь Эрикийн карьерийг шин төвшөнд гаргах ёстой нийтлэл хэвлэгдэн гарлаа. Тэр нийтлэлээ аврагыг амжуулсан нь гэж нэрлэжээ. Ойр дотных нь болон редакцийнх нь маш их баяртай байв. Бүгд сэтгэл хангалуун байлаа. Магадгүй дараагаас нь бусд нь байх. Дарган түнд атаархсан янзтай сайн ажиллалаа. Чамайг тушаал дэвшүүлж байгаа гэж дуулсан уу гэхэд залуу тийм ээ магадгүй ингэсэн нь ч дээр байх гэж хариулсан юм. Showtime телевизийн компаниас Эрик рүү залгаж тулааны дараа шууд боксноос ярилцлага авахыг өрөв. Эрикийн хууж гаргасан түүх дэлхийд даяар тархжээ. Сэтгүүлч залууг гэрэлд ирээдүй хүлээж байлаа. Баярсандаа тэр туслах Политойгоо бараг л үнсэлцэх шахлаа. Эрик уг нь өөрийн амжилтаа эхнэр хүүхдтэйгээ тэмдэглэхийг хүсэж байсан шүү дээ. Үйлчлэхний дараа Эрик аврагтай хамт шар айргууч харин үүрээр утсан дуугарахад сэрэв. Залгсан хүн Боб Саттерфилдийг 82 эсвэл 83 онд нас орсон гэж сэтгүүлч залууд мэдээллээ. Эрик тэр залгсан хүнтэй уулзаж боксчны дасгалжуулагчид болон менежерүүтэй уулзаж чадаагүй. Учир нь хэнийг нь ч олоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Харин хөгшин Айк Айснер тэднийг бүгдийг нь таньдаг бөгөөд мэрэгчлэгтнүүд рүү залгаж эхэлсэн юм. Тэдний залгсан хүн бүр Боб Саттерфилдийг аль эрт нас барсан гэдгийг баталжээ. Энэ хөгшчүүл өөрсдөө ч хэн нь одоо амьд хэн нь өгснийг мэдэхгүй байлаа. Гэхдээ тэдний үг Эрикийг эргэлзэхэд хүргэв. Тэр аврагаас өөрийгөө үнэхээр амьд гэдгийг эргэлзэж буй хүмүүст батлахын тулд ямар нэгэн бичиг баримт үзүүлэхийг хүслээ. Түүнийг Боб Саттерфилд мөн гэдгийг батлах баримт бичиг. Энэ үед нь авраг бутаж эхлэв. Дараагаар нь Эрикийн бичсэн өөрийнх нь зурагтай нөгөө нийтлэл бүхий сэтгүүлийг гаргажаад "Ма энэ нотлохоо" гэв. Үүний дараа Эрик Айкт нөгөө хуурцыг авчирж өгöd Саттерфилдийн Кинкейдийн эсрэг хийсэн тусааныг үзүүлв. Тэнүүрч ирийн үзүүлсэн саруу мөн байгаа үздэг гэхэд эн чин Кинкейд байна. Саттерфилд гэдэг нь тэр нөгөөх нь гээд чамайг хулих гэж штэ хүмүн гэв. Эрик үнэхээр маш том алдаа гаргаж жинхэнэ утгаараа Бастагаа утгалцснаа ойлгосон боловч өгүүлсгсэн мэдээлэл гаргахыг яахгүй байв. Учир нь тэгвэл карьер нь тэр даруйс өөрөн шүү дээ. Жойс нөхрөө алдаагаа хүлээн зөвшөөрөхийг ятгах. Учир нь тэр сонинд ажилдаг бүх хүмүүсийг мөн хуурамч амьдлоо мөнгө илгээж эхэлсэн уншигчдыг хүртэл хуурсан хэрэг байлаа. Эрик Showtime-ийн тулааны дараах ярилцлагыг авахын тулд одоогоор юу ч хийхгүй байхаа шийдэв. Сувгийн төлөөлөгч Андреа Эрикийг болон түүний царайлаг төрхийг магтав. Залууг дэлгэцнээ маш сайхан харагдаж байсан гэж магтаад Андреа сэтгүүл зүүн үнэн бодиттой байдлын талаарх сэдвийг хөндөв. Үнэн хинт ч хэрэггүй. Хамгийн гол нь хүмүүсийг сонирхолтой түүхээр тижээж үзэгчдэд таалагдтал чухал. Харин түүхийн гол бааtruуд тэдэнд огтхон чамаагүй гэж үнэн хэлв. Үүний дараа бүсгүй миний өрөөнд орж юм уух уу гэхэд залуу би хамгийн сүүлийн нислэгээс хоцрох гээд байна. Гэхдээ баярлаа гэд бүсгүйн саналаас татгалзав.
Эрик гэстэй харангуудаа хүүтэйгээ уулзна гэж найдаж байсан ч хитрхи оройтож иржээ. Сэтгүүлч их нэртэй өөрөөсөө ичиж байгаа хүлээн зөвшөөрөв. Маргааш тэр үннийг дэлгэх болно гэж шийдсэн ч Эрикээс төрүүлээд хөдөлж өчээ. Алдарт боксчны хүү болох баг Боб Саттерфилд редакцид ирэв. Тэрхүү Томми Кинкейд гэвч орон гэргүүр удаан хугацааны турш өөрийгөө Саттерфилд хэмээн дүүрэс гэж олон жилийн турш түүний нэрээр бокс тоглож байсан гэлээ. Бид таныг бүх хөрөнгөөр чинь шүүхэд өгөхөр ирлээ ноён Кернан. Таныг ч тэр танаас соннигч тэр гэж өмгөөлөгч нь хэлв. Одоо дурагтар Эрикийн өөрийнх нь тухай мэдээ гарч ирсэн юм. Дарга нь түүнийг уушин газарт байхад нь олж иржээ. Удахгүй дотоод шалгалт эхлэх болно. Тэд хамтран ажилласан магадлал байх өндөр тул эхнэр Жойст нь бас хариуцлага тооцож магадгүй гэв. Дарга нь багталтайгаар чи зүгээр үргэлж хийдгээрээ энэ удаад ч гэсэн ажлаа муу хийсэн үү? Эсвэл энэ бүхэн санаатай худал хуурмаг байсан уу гэж асуув. Дашуун дэлгэд Боб Саттерфилдийн нас барсан тухай эмгэнэлийн мэдээ тэдний архивт үргэлж хадгалаастай байсан аж. Мэдээллийг шалгахад ердөө 5 минут зарцуулахад хангалттай байжээ. Сонирхолтой нь тэнүүрч ирлүү хүмүүс мөнгө илгээсээр л байв. Өглөө нь Эрик хөөрхий Боб Саттерфилдийн тухай нийтлэлийг уншсан хүмүүсийн өгсөн мөнгийг аваргад дамжуулав. Мөнгийг нь өгөөд гэхдээ чи Боб Саттерфилд биш юм байна штэ гэхэд өвгөн хэн тэгж өгнө гэж асуусаа. Сэтгүүлч түүнд жишээ нь түүний хүү тэгж хэлсэн. Чи бол Томми Кинкейд. Боб Саттерфилд чамайг 2 дугаар раундад нойрсолсон байна гэхэд өвгөн гүжүүдэлж би Саттерфилд байсан. Саттерфилд дээрч өөхөх болно гэж киновчэр өөдөөсөн сүргөв. Сэтгүүлчийн хувь заяа түүнд огтхонч хамаагүй болстой. Эрик үнэхээр их ууршиж тэнүүч ирлүү гар далав. Авраг гэхийн нэр магадгүй Саттерфилд биш байж босгоч ганцхан зохиолтоор залууг гүн аккаунтанд оруулж оноглоо. Тэгээд цагтаа ирэхээс өмнө хурдан зүгтааж одов. Жойс нөхрөө эмнэлгээс олжээ. Маргааш нь энэ азгүй амьтны тухай бөө нийтлэл гарах болно гэж тэр хэллээ. Харин авраг бусад сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзаж байлаа. Эхнэр нь залууд тэр худлаа ярьсан. Түүний цорог ганц буруу нь тэр. Чи харин сэтгүүлч байж түүнд итгэсэн. Тэгэхээр энэ бол харин чиний буруу гэв. Эхнэр нь Эрикийг орон гэргүй эрэг уучалж хэрэг үүсэхгүй байх гэж найдаж байв. Тэр орон аврагыг сонсов. Түүнд шүтэн бишигчд нь Арманигийн оригинал пижак өгсөн байлаа. Аврах гэх энэ нэр бусдын мөнгнөөс татгацлаа. Залуу түнд наад мөнгө өөртөө үлдээ гэхэд өвгөн би Саттерфилд биш гэж үннээ хэлв. Залуу хариуд нь би мэднэ гэхэд өвгөн за яхав чи мэддэг юм бол босоодоо гэд мөнгийг халаасаллаа. Эзэн нь түүнийг Саттерфилдтэй төстэй учраас түүний нэрээр тулалдаж мөнгө олж болно гэж хэлснээр морины жүчээнээс аврагын түүх эхэлжээ. Томми амьдралдаа анхудаа ялагч болж өөрөөсөө илүү хэн нэгэн болж чадсан юм. Боксо орхисны дараа Кинкейд гэр бүлийнхээ хамт энэ хотод нүүрж ирэв. Бүх зүйл муугүй байлаа. Гэвч нэг өдөр хүүн түүнийг Саттерфилд биш гэдгийг мэдээд түүнтэй дахин харилцахыг хүссэнгүй. Дараа нь хүүн олон мянган хар залуусын адилаар гэмт бүлэглэлд эсэж удалгүй алагдсан байна. Тийм ээ, түүний түүх зохиомл байсан. Гэхдээ сэтгүүлч өөрт нь маш их хэрэгтэй байсан гайхалтай түүхийг олж авсан шүү дээ. Дашрам тэжбэд нэг зүйл дээр аврах худал хэлээгүй юм. Тэрээр үнэхээр Рокки Марчианогийн спарринг хамтрагч байсан бөгөөд түүний хамрыг хугалсан гэдэг нь үнэн байжээ. Эрик хүүгийнхээ сургууль дээр очиж ангийнханд нь өөрийнхөө мэргэжлийн тухай ярьж өгөв. Гэвч ийм бяцхан хүүхдүүд байж түүн рүү дайрцгав. Түүний эцэг эх нь энэ сэтгүүлчийг овгийнхоо нэр хүндийг унгаасан, хуурамчлоо өрчин гэж хэлсэн байна. Эрикт энэ үед газар доогуур ормоор байлаа. Одоо Эрик редакц руу явах хэрэгтэй. Тэр боксчны хүүгээс уучлаж гуйж алдаагаа цайруулах санаж тавив. Эрик жинхэнэ Боб Саттерфилдийн тухай үнэн зөв нийтлэл бичихийг хүсв. Баг Бобод энэ санаа нь таалагдлаа. Аав нь үнэхээр гарамгаа тамирчин байгаагүй ч гайхалтай хүн, сайн эцэг байсан юм. Тэр үүнийг бүх хүмүүс мэдээсэй гэж хүсэж байв. Одоо хүүгийн сургууль дээр нь дээрлэх болжээ. Энэ бүхэн Эрик бодит байдлыг биш өөрийнхөө итгэхийг хүссэн зүйлээ бичсэнтэй холбоотой байв. Тэр хүүдээ бас өмнө ч бас худал хэлж байснаа хүлээн зөвшөөрч уушлалгуйлаа. Жишээлбэл Мохаммед Алитай гольф тоглож байсан гэх мэт. Инхээр хүүч бас эдгэр дүүхүүдийг найзуудтай ярьж байхдаа худал хэлдэг байсан болж таарчээ. Шөнө согтуу авраг дээр алдарт боксчин Рокки Марчиано өөрөө хурж ирэв.
Гэсэн хэдиж тэр 69 онд онгоцны ослоор нас барсан хүн байв. Рокки рингинд буцаж очихыг хүсэж байсан бөгөөд яг л хинтээ спарринг хийх вэ гэд явж байсан гэж хэллээ. Авраг хамгийн шилдэг хөдөлгөөнөө яагаад түүнд харуулж болохгүй гэж. Кинкейд аврагын цохилтонд өртөж толгооргоо цохилох үедээ Масчаногийн оронд тэр өөрийг нь согтгуулгандаа ирж заддаг нөгөө новшнуудын нэгийг олж харав. Хөгшин эр бондгор залууг битгий цохиож гэж гуйсан ч өөдгөө амтан зогссонгүй. Энэ үед хөгшин эр бондгор залууг нам боосгоод ухаан алдуулсан унагсан юм. Өвгөн залууг унгаад Томми Кинкейд яллаа. Тэр Калифорнийн Алтан Бэлиний эзэн гэв. Ингээд өвгөн амьдралдаа хамгийн сүүлчийн удаа тусалцсны дараа түүний зүрх хаагджээ. Эрик гэр бүлийн хамт түүний оршуулганд оролцов. Тэр найзынхаа тухай дахин нэг нийтлэл бичиж Томми Кинкейд гэж хэн байсан хамгийн үнэн түүхийг нь энэ нийтлэлээр бичсэн юм.